Дэлхийн улс орнуудад аж үйлдвэрчсэн нийгмээс мэдээлэл шилжсэн эренчилж хөвөл явц улам эрчимжин нийгмийн баялаг үнэт зүйлсийг бүтээх их сурвалж нь мэдлэг мэдээлэл гэдгийг дэлхийн нийтээр хүлээн зөвшөөрч улмаар улс төр эдийн засаг нийгмийн бүхэл хүрээнд мэдээлэл харилцаа холбооны технологиг өргөнөөр нэвтрүүлэн ашиглаж байна. Иймээс дэлхийн олон орон холбоо мэдээллийн дэд бүтцийг бий болгох үндэсний хөтөлбөрийг дэвшүүлэн хэрэгжүүлж байгаа билээ. Тэгвэл тэдний гол хүрэх гэсэн үр дүн хийгээд бидний хөгжлийн амбиц хааш явж байна вэ? Мэдээллийн технологид суурилсан үндэсний хөгжлийн амбиц. Цахим засаглалыг нэг ойлгоход бол хамгийн түрүүнд бол хөгжил хаашаа явж байгаа дэлхий гэдгийг харах хэрэгтэй байдаг. Энийг бол ерөнхийдөө Солонгосын цахим засаглалын бол гаргаж ирсэн нэг ийм зураг л байдаг их сонирхолтой. Тэгээ тэр нь ямар учиртай вэ гэхээр ерөнхийдөө бид нар компьютер байхгүй байх үед 1960 онд ойролцоо болохоор бид нар ийм төмөр цаасан кабинетыг нэг 100 хүн тойроод гүгээд байсан байгаа. Төрийн үйл ажиллагаа явуулж байхад эсвэл хувийн их юм уу? Тэнгүүд байдсан 2000 онд яасан бэхээр нэг хүнд нэг компьютер олсон. Тэр компьютертай нөгөө хүн чинь харьцаад нэг харьцаад бас мэдээл хүн хоёр. 2020 он буюу бидний 2000 оноос 2020 оны энэ завцар юу харагддаг вэ гэхээр тухайн хүн гудамжинд явж байхад мэдээлэл нь тэр хүнийг тойрдог болсон. Гэхдээ ганц ялгаатай юм нь мэдээлэл өөрөө тодорхой нэг девайс буюу төхөөрөмжн дээр сууж тойрдог болсон. Тэгээ энэний болохоор Солонгосын эрдэмтэд бол тооцоосноор нэг хүнийг нэг 50 девайс төхөөрөмж дээр мэдээлэл тойрч эхэлж байна. Ингээд алстаа 2040 онд болохоор юу болох вэ гэхээр тухайн хүнийг ухаалаг гар утсаар дамжуулан ерөөсөө мэдээлэл нь өөрөө 100% тойрч эхлэх юм байна. Клауд дээр суурилсан буюу үүлэн тооцоолол дээр суурилсан. Ингээд ирэх юм бол үндсэндээ төхөөрөмж гэдэг зүйл алга болоод дан мэдээллийн тогтолцоо гарч ирэх юм байна гэсэн иймэрхүү тренд явж байгаа гэсэн үг л дээ. Энэ донд цахим засаглал өөрөө ямар хэмжээтэйгээр оролцох вэ гэхээр үндсэн элементийг ингээд хөнгөвчлөөд харахаар нэг тийм энэ мэдээлэл нь өөрөө болохоор ийм single source-ийн big data гэсэн томьёон дотор real time-аар ажиллаж идэг ийм мэдээлэл байх юм байна. Тэгээд ерөөсөө цаг хугацааг хэмнэж аж аргалын индексийг өндөрт болгох зүйл ярьж байгаа. Тэгэхээр анх болохоор ярихаар манай юу гэдэг юм. За үйлчлэгээ гэдэг зүгээр нэг модуль авч үзэхэд хүмүүс очрлоо. Энэ хүмүүс очрлохоор их бухимдуу очрлоо. Яагаад энэ очрлоод байгаа юм гэхээр энэ хүн зогсоод амьдрах хугацаанаас хугацаа алдаад байгаа байхгүй. Эргүүлээд уур бухимдалтай болохоор төрийн албан агчийг хүн зурталтай авилгал авдаг, ажиллаа хийдгүү гэх мэтчлэн шүүмжилдэг. Гэхдээ төрийн албан агч өнөөдөр бас нэг том зовлонтой. Энэ нэг олон цаасуудыг чинь уншиж тэр хүмүүс зөв үйлчилгээг өгөхийн тулд хугацаа бас өрнэ. Инхээр үндсэндээ болохоор хоёр тал хоёулаа хохироод байдаг. Тэгээд том асуудал иж босч ирээд байдаг. Би рүү гэж ихэд байдаг. Иймэрхүү л асуудал. Гэтэл цахим засаглалын гол үндэс нь юу вэ гэхээр энэ их цаасан дээр байгаа бүх мэдээллийн зэгцлээд аваачаад технологийн хамгийн өндөр түвшнийх нь мэдээлэл дээр буулгачих юм бол үндсэндээ эргэн хүн болохоор өөрийнхөө ноутбук байна уу өөрийнхөө гар утсаар холбогдоод энэ мэдээлэл яг хэрэгтэй гэсэн мэдээлэл авч төрийн үйлчлэгийг авснаар хугацаагаа хэмнэж амьдралын аж аргалын индексийг дээшлүүлэх. Монголын 3 сая хүн очир дараалалд өөрийн амьдралын хугацааг үрээд байхгүй тулд бидэнд юу хэрэгтэй вэ гэдэг асуудал үүснэ. Үүний тулд цахим засаглалыг хөгжүүлэх бодлого стратегийг илүү боловсронгүй болгох хэрэгтэй болно. Харин үүнийг дис дараалалтайгаар хийхин тулд нэгдүгээрт бүтэц зохион байгуулалт буюу засгийн газрын субъектуудын хөгжил, хоёрдугаарт хууль эрх зүйн орчин буюу шаардлагатай хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх юм. Үүнд цахим засаглалын тухай малгай хууль, цахим гарын үсгийн тухай хууль, төрийн мэдээллийн системийг удирдах тухай хууль, олон нийтийн оролцоог хангах тухай хууль, Монгол улсын өгөгдөл хамгаалах хууль, мэдээллийн системийн аюулгүй байдлын арга хэмжээний тогтолцоо хэрэгтэй. Эдгээрээс цахим гарын үсгийн тухай хуулиас бусд нь орхигдоод байгаа учраас анхаарч ажиллах зайлшгүй шаардлага бий. 3-дугаарт хөрөнгө оруулалт. 4-дүгээрт технологийн орчин нөлөөлнө. Харин технологийн орчин бидэнд хангалттай сайн бүрэлдсэн байгааг доорх үзүүлэлтүүд харуулж байна. Төрийн мэдээллийн нэгдсэн сан үндэсний дата төв буюу хадгалах сав нь байна. Монгол улсын 3 сая иргэний 2.4 сая буюу 3 хүн тутмын 2 нь интернет хэрэглэж байгаа. Үүний 84% нь Улаанбаатар хотод, 13% нь аймгийн төвүүдэд, 4% нь сумдын төвүүдэд байна. Дээрхийг дагаад эцсийн төхөөрөмж буюу хамгийн өргөн ашиглагдаж байгаа гар утасны хэрэглээ хурдцтай өсөж байгаа. Ухаалаг гар утас хэрэглэгчдийн тоо өмнөх оноос 8.4%-аар өсч
1.9 сая ширхгээр нэмэгджээ. Үүнээс цахим засаглал буюу төрийн сервисийг иргэд олон нийт хүлээн авахд бэлэн болсон байгаа нь харагдаж байна. Харин бид сүлжээгээ хэр ашиглаж байгаа буюу дотоод контент хэр явж байна вэ гэвэл ITO-ийн үзүүлэлтээр 2015 онд манай улс сүлжээний хувьд дэлхийн 200 орноос 61-р байранд орж байгаа юм. Олон улсын туршлага дээр болохоор төрийн үйлчлэгийг захимжуулснаар төсөв болгон иргэдийн хэмнсэн мөнгө үзүүлэлт хийгээд байгаа юм. Өөрөөр хэлбэл бид нар айгүй одоо захим засаглалыг яриад захим засаглал хийж байгаа гэхээр мөнгө хийх гээд байгаа юм биш. Бид нар мөнгө хэмнэх, хугацаа хэмнэх асуудлыг яриад байгаа юм. За эдийн засгт гаргасан үр дүнгээр ингээд харахад бол захим засаглал хэрэгжүүлснээр эрэг дүнд буюу далд эдийн засгийн буурал энэ яг бүр бодит тоолгоор харахад 2010 оноос одоо 1000 евроор гаргаж байгаа. Зөв энэ гол тодруулах юм 2010 оноос 14 буюу 4-5 жилийн хугацаанд татврын одоо далд эдийн засаг алга болоод татврын өсөлт бол жигд ингэж нэмэгдсэн байна. Ухаандаа одоо далд эдийн засаг хурмигдаад хүн болгон татвараа төлж эхэлснээс болоод татврыг нь бол авж байгаа хэмжээ бол өсөөгүй. Ажил бол нийт хамрах хүрээ нь бол ийм хэмжээтэй өсөж байна. Энэ юу гэсэн үг гэхээр татвараа ч гэсэн их хэрүүлэр хурааж байна. Тэр нь төсөв нь бол маш сайн бүрдэж байна гэсэн. Эстони улс цахим засаглалаараа дэлхийд тэргүүлдэг. Тэд төрийн 4000 үйлчилгээг цахимаар үзүүлдэг бөгөөд энэ үзүүлэлтэнд хүрэхэд 10 жилийн хугацаа зарцуулсан. Харин манайх Эстоны жишгээр сүүлийн 2 жилд хэрэгжүүлж эхлэхэд төрийн 18 үйлчилгээг цахимаар үзүүлж чаддаг болжээ. Харин манайх 2013-аас 2015 онд ямар ажил хийж хэрэгжүүлв? Замын цагдаагийн бэлэн бус торгуулийн систем. Энэхүү систем хэрэгжснээр бэлэн бус торгуулийн орлого 4 дахин нэмэгдсэн. Камерын торгуулийн систем буюу замын хөдөлгөөний удирдлагын төв. Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын e-immigration. Гадаад харилцааны яамны цахим виза, түц машин буюу киоск, албан журмын даатгал, татварын ерөнхий газрын цахим татварын үйлчилгээ, худалдан авах ажиллагааны газрын цахим тендер, баримт буюу нотус тус хэрэгжиж үр дүнгээ өгч байна. Төрийн үйлчилгээг цахимжуулснаар манай улс өмнөх оныхтой харьцуулахад одоо үзүүлж байгаа нийт 18 цахим үйлчилгээнээс 22.4 тэрбум төгрөг буюу 11.2 сая еврог хэмнэж чадсан байна. Бид үйлчилгээгээ нэмээд байх тусам хэмнэх бололцоотой бүх зүйлээ хэмнэж Монголын эдийн засаг үр ашигтай зарцуулагдах боломж бүрдэж байна. Монголд ирээдүйн захимаар авах юм маш яаралтай ерөнхийдөө том төсөл болгож хийх бол үндсэндээ 3 юм байна. Нэгт цахим гэрээ хиймээр юм. Гэрээсээ гаралгүйгээр эсвэл офисоосоо гаралгүйгээр өөр байгууллагатай захим гэрээ хийдэг болмоор. Бид нар 15 минутанд компани байгуулдаг хэмжээнд баймаар. Одоо том ам гэж. Тэгээд гэрээсээ гаралгүйгээр захим сонгуул хийдэг баймаар. Захим гарын өсгийн тусламжтайгаар. За энийг зөв тавьж гарах юм бол бид нар ойрын хугацаанд эдрийг үндсэн энэ үйлчлэгийг хийгээд бол босны бол хурдтай хөгжинэ гэдэг бол юм байна. Тэгээд эстончууд хамгийн сүүлд саяны 2016 оны байдлаар мобайл засаглал руугаа шилжсэн байна. Тэгээ энийг хамгийн амархан ойлгуулах концепт нь ерөөсөө дон гэж ингэнгүүт инк бол таны жолооны үнэлтийг хүчнтэй хугацаанд дуусгах төгөж байгаад бол таны аягаар илгээхийг зөвшөөрнө засгийн газар тийм үгүй гэсэн 2 хоногтол ирэх. Одоо би нэг хаач ажиллаа ирээд ингэ явж байгаа. За би тэгээд тэрэн дээр тийм гээд тгийгээ зөвшөөрөөгээ дарангууд дон дараах юм ирлээ. Баярлалаа таны жолооны үнэлт гэрээ аягаар тань шуудангаар илгээх болно засгийн газар. Ингэ явцвал бид нар бүр сүултээ нэг газар очиж аплай эсвэл гэгэрийнхэн компьютерийг харж суугаад янз бүрийн үйлчлэгээ их хүчрэх гудамжинд явж идэл одоо жолооны үнэлгээ ингээ сунаад явах жишээний ийм мобайл засгийн газар руу одоо эстончууд явж байна. Бид нар бас мэдээж зөв гарцыг харж авах та энэ чиглэл рүү явах хэрэгтэй ирээдүйн юм байна гэсэн. Анхаарал тавьсан баярлалаа. Нэмэгдсэн үртлийн албан татварын урамшууллын систем яг баримтын системийн гол одоо яг яаж хэрэгжсэн тухай нэлээд дэлгэрэнгүй маш чөлөөтэй сайхан танилцуулъя гэж бодож байна. Тэгэхээр энэ танилцуулгыг эхлэхээс өмнө энэ манай улсад ганцхан хийгдсэн одоо систем биш. Бусад одоо орнуудад амжилттай хэрэгжүүлсэн тийм туршлагууд байдаг. За энэ орнуудаас бид ингээд үзэх юм бол за Словак, Тайвань, Португал, Солонгос, Эстони гэсэн энэ улсууд маань өргөн нэвтрүүлээд ингээ хэрэглээд эхэлсэн байна. Эдгээр хэрэгжилж байгаа гол шалтгаан Словак улстай аваад үзэхэд 5.4 сая иргэнтэй Словак улс
2013 оноос суглаатай баримтыг зохион байгуулж эхэлснээр дэлхийн улс орнуудын бизнес эрхлэх таатай орчин бүрдсэн байдлаар гаргасан жагсаалтанд 2008 онд 150 жагсаж байсан бол 2015 он гэхэд 37 дортлоо дээшилсэн үзүүлэлт гарчээ. Харин Тайвань улс цахим засаглалыг хөгжүүлснээр далд эдийн засгийнхаа 75%-ийг ил болгож чадсан. Ийхүү олон улсын туршлагадаа Словак, Тайвань, Эстони, Солонгос, Португал зэрэг олон улс үүнийг нэвтрүүлсэн байдаг. Энэ бүх тушаал шийдвэрүүд бол 2014 онд Монгол улсад гараад 2014 оны 9-р сарын 4-ний өдөр нэмэгдсэн өртгийн албан татварын төслийн нэгжийг байгуулад энэ програм ангажийг зохион бүтээх буюу хийх үйл явц маань эхэлсэн байна. Асуудал хэрхэн шийдэгдэв? Монгол улсад 2014 оны 9-р сарын 4-ний өдөр Монгол улсын засгийн газраас нөөтийн чиглэлээр програм хангамж дэд бүтэж үүнтэй холбоотой суурь судалгаа хийх төслийн нэгжийг бий болгосон. Үндсэндээ нөөтийн хуулийн шинжилсэн найруулгыг 2015 оны 7-р сарын 9-ний өдөр баталснаар 2016 оны 1-р сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн билээ. Төслийн нэгжийн албажуулах сангийн ам болон гайл татварын байгууллагын дэргэд байгуулад үндсэндээ нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийг шинжилсэн найруулгыг 2015 оны 7 сарын 9-ний өдөр батлаад яг хэрэгжүүлэх хугацаанд 2016 оны 1 сарын 1-ээс иргэддээ мөрдүүлээд эхэлсэн байна. Тэгэхээр энэ төслийн нэгж байна 2014 оноос хойш ямар ажил хийсэн бэ гэдгийг харах юм бол үүний хүрээнд төслийн нэгж 2014 оноос хойш юу хийв? 2016 оны 8 сарын байдлаар хэр олон хүнийг хамарч хэрхэн үр өгөөжөө өгч байгаа гэдг нь байнгын өсөлттэй байгаа тоон үзүүлэлтээс тод харагдана. Өнөөдрийн байдлаар 56219 аж ахуйн нэгж үйл ажиллагаандаа нэвтрүүлж 36911 цэг дээр кассын машин ажиллан иргэдэд 2% буцаалт болон суглаатай баримт олгогдож байгаа. Хууль хэрэгжих боломж эдгээр цэгүүдээр дамжин бий болж байгаа гэсэн үг юм. 116 сая 395,332 баримт өнөөдөр хэвлэгдэж эдгээрээс 136,683 азтан тодорчээ. Энэ бүх үйл ажиллагааг ганцхан байгууллага дангаараа шийдэхдээ боломжгүй учраас арилжааны банк болон бусад байгууллагууд хамтарч ирсэн. За энэ механизм нь бол ерөөсөө эцсийн хэрэглэгчийг татварын тогтолцоороо оролцуулах, та бүхэн маань татварыг аж ахуйн нэгжүүдэд төлдөг гэж ойлгодог байсан бол энэ удаад иргэд маань өөрсдөө орж ирж баримтаа аваад худалдаа хийсэн газрынхаа борлуулалтыг баримт систем рүү илгээдэг юм схем ажиллаж байгаа. За энэний цаана хариуд нь ямар боломж өгч өгнө гэхээр суглаанд орох бололцоог танд олгоцсон байна. Тэгэхээр энэ хуулийн дагуу энэ ганцхан иргэн эцсийн хэрэглэгчдээр байгаа боломж бус мөн аж ахуйн нэгж хооронд байгууллага хооронд баримтын мэдээлэл илгээхэд цахим падаа хэлбэрээр үүсгдэг болсон байна. Цахим падааны урамшууллын системээр ингэж ажиллаад за гарч байгаа үр дүнгууд бол гайхалтай байна. Near Field Communication гэдэг энэ технологи маань за энгийнээр зүгээр хэлчихээ та гар утсаараа бүх төрлийн үйлчлэгийг авдаг болно. Тун удахгүй. Тэр нь юу авах вэ гэхээр та дэлгүүрт ороод гар утас чинь байхад ухаалаг гар утас чинь байхад та тооцоогоо хийн. Төрийн төр үйлчлэгээнүүдэд хамрагдана. 2% урамшуул суглаанд орох энэ боломжийг ганцхан төгсөлтийн цаанал хийж болно. Яагаад гэхээр энэ кассын машин гэдэг энэ олон байгууллагуудаар тараагдсан байгаа машин маань ийм хүчин чадалтай ийм програм хангамжийг хийж чаддаг болсон. Өнөөдөр үнэтэй кассын машин энэ өндөр үнэтэй тэр технологиг авах ямар шаардлагатай юм бэ гэж бизнесийн байгууллагууд маань байнга ярьж байгаа. Тэгэхээр энэний асуултын хариулт нь ерөөсөө ирээдүйд иргэд маань ийм цахим хэлбэр рүүгээ шилжиж орох бэлтгэл суур маань хийгдсэн байгаа учраас та бүхэн энэ удахгүй энэ машинаараа банкны бүх төрлийн үйлчилгээг үзүүлж болно. За төрийн үйлчилгээнүүд үзүүлж болно. За худалдан авалт маань хялбарч эхэлнэ гэсэн. Яагаад бидэнд NFC систем шаардлагатай байна вэ гэхээр бид цаасаар баримт олгож байгаа нь цаана төвөгтэй бас нэг асуудал үүсгэж байдаг. Баримтыг цаасан байдлаар хэвлэснээр өдөртөө 1.5-аас 2 ширхэг модыг устгаж байгаа гэсэн үг юм. Үүнийг жилээр тооцвол 132,940 ширхэг мод болно. Хэрвээ бид NFC системийг ашиглаж эхэлвэл эко-эдийн засаг бий болж чадах билээ. За тэгэхээр бид юу хийх ёстой вэ гэхээр за ерөөсөө л энэ иргэдийн үйлчлэгийг гэрээс нь л авдаг болох энэ механизмыг хийх хэрэгтэй. Тэр нь юу вэ гэхээр та нийгмийн даатгал, татвар, за тэгээ эрүүл мэндийн бүх үйлчлэгээ, боловсролын
гэрчлэгээгээ хүртэл та хэдэн онд ямар төгс сургууль яаж төгсөн хэд авч яасан тухайга цахим хэлбэрээр хардаг болгох чийл гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол ерөөсөө л e-government-ийн гол зорилго энэ гэрээс иргэдэд танд ямар ч дарамтгүйгээр айгүй хөнгөн та өөрийнхөө төрийн үйлчлэгээ рүү орж чаддаг энэ хаалгыг л нээгээд өгчих гэсэн асуудал. Өнгөрсөнд бид төрийн үйлчлэгийг авах гэж байгууллага болгон дээр та гүйж очих шаардлагатай. Ийм байсан. Одоо бид юу болсон? Нэг цэгийн үйлчлэгээр шилжсэн. Нэг цэг дээр очиход бүх төрийн байгууллагуудын үйлчлэгийг хийнэгээд дөрвөн гаруй зохицолбор дээр хийцэн байгаа шүү дээ бид. Тэр чинь иргэд маань очиод ингээ үйлчлэгийг аваад ямар сайхан юм бэ? Олон байгууллага руу гүйхгүй нэг газар ирэхээр ямар амар юм бэ гэж хэлээд шүү дээ. За тэгвэл жинхэнэ гайхамшиг одоо бидний хүлээгээд байгаа. Тэр нь юу вэ гэхлээр компьютерийн араас бүх төрийн байгууллагын үйлчлэгийг өгөх. Энэ цаг ойрхон хичээд байгаа. Энэ зүйлийг бид хийхин тулд компьютерээр сууж байгаа таныг л таних л асуудал байна. Тэгэхээр энэ нэгэн алхмыг бид одоо богино хугацаанд хийж чадах юм бол өсрөнгөө хөгжил буюу цахим засаглалын индекс маань өсөх юм боломж нь бүрднэ гэсэн үг. Мэдээлэл технологийн гол нууц нь бол хүний бүтээмж өөр өгөөчтэй ажиллах энэ боломжийг компьютероор бий болгодог гэсэн үг. Таны бодоод сэтгэхэд хийж чадахгүй зүйлүүдийг автомат машинууд хийж чадна гэсэн. Өдөр тутам нэг ажлыг дахин хийгээд байгаа бол тэрийг ямар ч алдаа мадаггүйгээр компьютер хийж чаддаг учраас төсвийн хэмнэлт гардаг байна. Ажилтнууд маань илүү робот болж хувирнаа л гэсэн үг л дээ. Тэгэхээр 15 он гэхэд 89 сая одоо дижитал ингээ аутентикейшн хийгээд ийм хэмжээний иргэдийн одоо тусламжтайгаар 20 орчим тэрбум еврогийн төсвийн хэмнэлт хүртэл Эстонд улсад хийж байгаа. Тэгэхээр засгийн газар бидний зардлаа бууруулах шаардлагатай гэж ямар ч эдийн засагч маань дандаа яриад байдаг. Тэгэхдээ яаж бууруулах вэ? Автоматжуулалтыг хийж ижил бууруулна. Өнөөдөр хийсээр байгаа нэг дахин давтагдсан олон ажлыг бид автоматжуулж компьютероор орлуулж энэ мэн бий болно. Тэгэхээр энэ зорилтондоо бид хүрэх хэрэгтэй. За ингээ ерөнхийдөө миний одоо бас ярих юм сэдв маань ингээ дууслаа. Төрийн үйлчилгээг цахимаар үзүүлэх бүхий л суурь аль хэдийн тавигдчих. Төрийн үйлчилгээ цахимжснаар ховийн хөвчлүүд ч мөн дагаад эрх зүйн орчин нь бүрэлдэж цахим хэлбэрлүүд төвөггүй шилждэг болно. Шийдвэр гаргагч байгууллагууд үүнийг зөвөр харж хэрэгжүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж үйл явцыг түргэсгэж чадвал амар амгалан, тайван, хугацаа хэмэлсэн аз жаргалтай сайхан нийгэм бидний дэргэд ойрхон байна. Мэдээллийн технологид суурилсан үндэсний хөгжлийн амбиц